Тэмдэмэний баярын одоо энэ сайхан үйл ажиллагааны нэгэн хэсэг болон өнгөрсөн жилээс эхлэн хөгжиж байгаа мөсний сурын талаар бас үзэгчдэд мэдээлэл өгөхгүй юу? Одоо яг ямар шатандаа явж байна? Газрын бас сурчид ирсэн байгаа. Тэгээд энэ талаар сайхан мэдээлэл өгөөч. За сайн байцгаана уу нийт үзэгчдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. За Тэмдэмэний баяр бол уламжил болгон жил болгон зохион байгуулагддаг. За өнгөрсөн жилийн 2025 оны Тэмдэмэний баяраар Монголын Мөсөн сүрийн холбоо аймгийн аваргыг зохион байгуулж байсан бол өнөөдөр 2026 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байна. За улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголын 21 аймаг 9 дүүргээс нийт 260 гаруй харваач 14 баг тамирчид үүнээс онцлоход Өвөр Монголын өөртөө засахорны Шилийн гол хотоос 1 баг 10 гишүүн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж оролцож байна. Америкийн нэгдсэн улсаас нэг тамирч ирж оролцож байна. За манай Мөсөн сүрийн харваа бол одоо эрт дээр эртний харваа. Тэр дундаа Монголын нууц тушаан тэмдэглэхдээ Тэмүүжин Жамах хоёр дахь удаага анд барилцахтаа нэг нь Перуны ясаар еврээр хийсэн ясан болцоо бэлгэлж нөгөөх нь сумны мод үүдхүр буюу мөсгийг бэлгэлж ингэж анд барилцж байсан гэж тэмдэглэсэн байдаг. За энэс үцхэд ойролцоогоор 1000 орчим жилийн настай ийм сайхан уламжилт харваа 2008 онд Монголын Мөсөн сүрийн холбоо гэж албан ёсны холбоо байгуулагдаад тэрнээс хойш өнөөдөр 18 дахь жилийнхаа нэрээр үзэж 18 дахь жилдээ одоо улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. За Монголын 21 аймаг 9 дүүрэг дэлхийн 10 гаруй орнд салбар холбоотой хурцлогоор 10 гаруй мянган гишүүнтэй ийм сайхан өргөн дэлгэр харваа байна. За энэ Тэмдэмэний баяр та давхцуулаад улсын аварга шалгаруулах тэмцээн одоо хамтран зохион байгуулж одоо энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн газар мөн аймгийн засаг даргын тамгын газрын хамт олонд Монголын Мөсөн сүрийн холбооны нийт гишүүдийн зүгээс бас баярлсан талбарснаа. Энэ холбоо болгож хөгжүүлэхэд одоо мэдээж хэрэг Монголын хэмжээнд бол одоо салбар холбоо байгуулагдаад Монголын өнцөг бүлэн бүрт байгаа харваачид оролцдог байсан бол одоо сүүлийн 4 жилээс хойш одоо тэмцээнүүдэд олон улсаас ирж оролцдог болсон. Та бүхний ажил үйлс өдрөөс өдөр амжилт хүсье. Том болох гэж байгаа сар ширийн мэндийг бас өргөн дэвшүүлье.